Ах トゥ Израиль түмнийхээ төлөө би үргэлж санаа зовон гуниглаж байна. Би Есүс Христийнх учраас ямар ч худал үг хэлэхгүй. ертөнцийн эзний ариун сүнсэнд захируулагч сэтгэл санаа минь үүнийг батлан харуулна. Болдогсон бол өөрийнхөө ард түмний төлөө би Есүс Христээс салж мөнхийн зовлонд орохоос ч буцахгүй. Миний ард түмэн Израильчуудыг ертөнцийн эзэн анх өөрийн болгон сонгож авсан билээ. ертөнцийн эзэн тэдэнд хүч чадлаа харуулж, гэрээ тогтоон, хууль зохион өгч, өөрийг нь хэрхэн хүндэлж байх тухай сургаж өгөөд, хожим тэдэнд ямар нэгэн онцгой сайн юм хийж өгөхөөр амлажээ. Тэдний өвөг дээдэс бол ертөнцийн эзэнтэй үргэлж харьцаатай байсан алдарт еврейчүүд билээ. Бас ертөнцийн эзний илгээсэн аврагч Есүс тэдний удмаас гарсан. Есүс бол өөрөө бүхнийг захирагч ертөнцийн эзэн байлаа. Хүн төрлөختн түүнийг үүр дүмөнх алдаршуулах болтугай. Гэтэл олонх Израильчууд ертөнцийн эзний үгийг дагаагүй учраас түүнийх болж чадсангүй. Харин энэ нь ертөнцийн эзэн амласан үгнээсээ буцсных биш ээ. Израильчууд үнэндээ бүгд Авраамийн удам мөн боловч бүгд ертөнцийн эзнийх болж чадсангүй. Авраам ба түүний эхнэр Сарах насан өндөр болтлоо үр хүүхэдгүй байтал ертөнцийн эзний элч тэдэн дээр ирж "Хойдын үдид би буцаж ирнэ. Тэр үед Сарах чинь хүүтэй болсон байна" гэж хэлсний дагуу яйцгаах төржээ. Урд өмнө нь Авраам үе залгамжлуулах үр хүүхдийг хүсэж эхнэрийнхээ зарц хагааргагч эмэгтэйгээр хүү гаргуулсан байжээ. Гэтэл яйцгаахыг төрөхөд "Хүү яйцгаахыг чинь удам өгсаа чиний жинхэнэ удам болно" гэж ертөнцийн эзэн Авраамд хэлсэн байна. Тиймээс Авраамаас жирийн байдлаар үүссэн хүүхдүүд түүний удам болоогүйгээр барахгүй ертөнцийн эзнэгч болсонгүй. Тэгвэл ертөнцийн эзэн өөрөө хэнийг сонгож авахар шийдсэн нь хамгийн чухал асуудал ажээ. Бас нэг жишээ авч үзье. Хожим бидний өвөг болсон тэр яйцгаах, Ривхах гэгч эхнэр авч хоёр ихэр хүүтэй болжээ. Хэнийг сонгож авах нь өөрийнх нь дур зоргийн хэрэг бөгөөд хүний үйл ажиллаас огт хамаарахгүй гэдгийг ертөнцийн эзэн хүмүүст ойлгуулахаар шийджээ. Тиймээс тэр хоёр ихэр төрөөчгүй. Сайн муу ямар ч юм хийгээгүй байхад нь тэр хоёрын ах нь дүүгээсээ дор болно гэж ертөнцийн эзэн эхт нь хэлсэн байна. Хоёр ихэр хүүгийн ахыг нь Исав, дүүг нь Яаков гэдэг байжээ. Би Яаковт хайртай боловч Исавд дургүй гэж ертөнцийн эзэн хэлснийг түүний сургаалд бичсэн байдаг. Үүнийг сонсоод ертөнцийн эзнийг шудраг бус гэж зэмлэх хэрэггүй. Хэнийг өрөвдөж хайрлах нь миний эрх мөн гэсэн үгийг ертөнцийн эзэн эрт дээр үед мөшигт хэлжээ. Тийм учраас ертөнцийн эзэн хэн нэгнийг өөрийн болгосон бол энэ нь зөвхөн түүний хайрын асуудал бөгөөд хэний ч хүсэл бодол, үйл ажиллаас шалтгааллахгүй. Хүн төрлөختөнд өөрийнхөө тухай ойлгуулахын тулд би чамаар дамжуулан эрх мэдэл, хүч чадлаа харуулна. Тийм учраас би чамайг Египтийн хаан ширээнд суулгалаа гэж ертөнцийн эзэн дээр үед Мөшехээр дамжуулан Египтийн хаанд хэлжээ. Хүмүүс ертөнцийн эзний үгийг дагахаас үргэлж татгалздаг зантай. Гэтэл ертөнцийн эзэн зарим нэгэнд нь өршөөл үзүүлж, зөөлөн сэтгэлтэй болгон зарим хүнийг зөнд нь орхиж улам зөрүүд болгодог. Зөвхөн ертөнцийн эзэн үүнийг шийдэж чадна. Үүнийг сонсоод хэрв ертөнцийн эзэн зарим хүнийг тэгтэл зөрүүд болгосон бол өөрийнх нь үгийг дагаагүй төлөө хожим шийтгэх нь зохисгүй хэрэг. ертөнцийн эзэн өөрөө нэгэнт үүнийг шийдсэн бол хинч өөрийгөө өөрчилж чадахгүй гэж зарим нэг чинь хэлж магадгүй. Гэвч сайрхуу бардам зан гаргаж ертөнцийн эзэнтэй маргалдах хэрэг хэнд ч байхгүй. Ваар сав урлаж хийсэн ваарчиндаа хандан та намайг ингэж хийх ёсгүй гэж хэлэхгүй мэдээж. Нэгэн шавраар тусгай зориулалтын ба энгийн ваар савны алийг нь хийхээ ваарчин өөрөө шийдэх хэрэгтэй. ертөнцийн эзэн гэмт хүмүүст хэлгэнэн шийтгэл үзүүлж хязгааргүй их хүч чадлан харуулах ёстой байсан боловч өргөдөн уучлж өөрийнхөө жавхлантай сайхан амьдралыг өгөхөөр шийджээ. Үүнийг эргэцүүлэн ойлгох боломжийг бүх хүнд өгөхийн тулд
мөнхийн зовлонд орвол зохих гэм хийсэн тэр хүмүүсийг ертөнцийн эзэн шийдэхгүй удаан хүлээж байна. Зөвхөн ертөнцийн эзэн үүнийг хийх эрхтэй билээ. ертөнцийн эзний хүчээр бид Есүс Христэд итгэсэн учраас түүний жавхлантай сайхан амьдралыг авах болно. Үүнд ертөнцийн эзэн Иудэ биш олон үндэстний тухай ярихдаа миний сонгож аваагүй байсан хүмүүс хожим минийх болно. Миний хайрлаагүй байсан хүмүүс хайртай хүмүүс маань болно гэжээ. Одоо би тэднийг минийх биш гэвч хожим бүхэн тэднийг ертөнцийн мөнхийн эзнийх гэж хүлээн зөвшөөрнө гэсэн үг бас бий. Эрт дээр үед хөшөөгөгч нэгэн зарлага энэ тухай бичиж үлдээжээ. Бас израильчуудын тухай яашаах дээр үед зөгнөхдөө. ертөнцийн эзэн хэлсэн ёсоор бүх хүнийг шударгаар шүүхэд далайн эргийн элсэн ширхэг мэт тоо томшгүй олон израильчуудын дотроос тоотой хэдэн хүн аврагдана гэд. Бүхнийг захирагч эзэн бидний дотроос тэр хэдэн хүнийг аврахгүй байсан бол бид бүгд Содом Гомора хотынхан шиг устдах байсан гэжээ. Израиль биш тэр олон үндэстэн ертөнцийн эзний өмнө өөрсдийгөө гэмгүй болгохыг оролдоогүй боловч Иесус Христэд итгэсэн учраас л гэмээн цагаатгуулжээ. Гэтэл олон Израиль хүн өөрсдийгөө ертөнцийн эзний өмнө гэмгүй болгохыг хичээвч сансандаа хүрсэнгүй гэдгийг би хэлэхээс өөр аргагүй. Учир нь тэд ертөнцийн эзний тогтоосон хуулийг дагахыг оролдовч Иесус Христэд итгэхээс татгалздаг ажээ. Би Сион ууланд буюу Иерусалим хотод нэгэн чулуу тавина. Тэр чулуунд олон хүн тэглэж орчно. Харин тэр чулууг түшсэн хэн боловч хохирохгүй гэж ертөнцийн эзэн хэлжээ. Үнэхээр израильчууд тэр чулуунд бүдэрч унан хохирсоор байв.